Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд булчингийн чангарал мэдрэл дагсан язгуурын өвдөлтүүд маш ихээр өх болсон. Ийм зовиортой хүмүүс их боллоо. Тэгээ энэ ямар учиртай байдаг вэ гэхээр ер нь бидний хувьд бол офисын ажилтнуудын залуу хүмүүс дунд бас тохиолдож байна. Жин ихтэй хүмүүсийн дунд тохиолдож байна. За дээрэс нь баган нурууны аарцаг ажилттай хүмүүсийн дунд бас энэ зовиорууд түлхүү их тохиолддог. Энэ яагаад тохиолддог вэ гэхээр бид нар офисын суугаа ажилттай хүмүүс бол жишээлбэл удаан хугацаанд ингээд суух үед баган нуруу дагсан булчингууд маш ихээр чангардаг. За ингээд буруу суух, буруу ингээд суух нэгт, хоёрт нь удаан суух. Энэ нөхцлүүдийн үед бол нэг хэсэг газар руу энэ булчингууд чангарчдаг. Ингээд удаан чангараад ирэхээр нугалмаад татаад эхэлдэг. Ингээд энэ зүйлүүд нь урт хугацаанд яваад ирэхээр бүр өвчин, эмгэгийн төвшөндөө явж эхэлдэг. Ингээд диск нь цүлхийх. За дээрэс нь бол мэдрэлийн язоороо дараад ирэх юм бол маш хүчтэй өвдөлт өгөөд за энээсээ улбаалаад эмнэлэгт зураг авахулдаг. За ингээд шаажлах юм бол мис ажилбар төрөхөд бол бас ингээд хурж идэг. За тэгэхээр офисын ажлуудын хувьд бол удаан суулттай холбоотой энэ зүйл тохиолддог байх нь байна. За жин ихтэй хүмүүсийн хувьд бол мэдээж хүнд өөртөө байх ёстой жингээсээ илүү их жин тээж явахаар булчингуудад мэдээж маш хүчтэй ачаал ирдэг. Энтэй нөлөөгөөс яг түрүүний булчингууд чангарал өгдөг, мэдрэлээ дарддаг, за хэсэг газар руу ингээд зүлхийдэг, мөрийдэг, лордоз гэж ярьдаг энэ зүйлүүд бол бас их үүсч эхэлдэг. За дараагийн нэг зүйл бол мэдээж зарим хүмүүсийн хувьд бол аарцаг нурууны тодорхой хэмжээний юм гажилттай байдаг. За ингээд удаан алхах, явах энэ үеүүдэд энэ гажилтын нөлөөгөөс хэсэг газарт байнгын ачаал өгöd идэг. Ингээд бас л мөн адил булчин чангардаг. Тэгэхээр энэ болгоны цаана юу яваад байна гэхээр булчин гэдэг юм яригдчих. Тэгэхээр энэ арга ясны мөчтийн булчингууд, арга ясны энэ баган нуруу дагсан булчингууд чангараад ирэхээр юугээ дарддаг вэхээр нэгт бол бидний бие махбодыг тижиж яадаг цусны судлуудаа дарж эхэлдэг. Хоёрт нь мэдрэхүй эрхтний энэ мэдрэлийн судлуудаа дарж эхэлдэг. Ингээд ирэхээр зовиор их үүсч эхэлдэг. Тэгэхээр энээс өрцөн сэргийлэх ерөөсөө хамгийн гол зүйл бол булчинг суллах. За булчинг яаж суллах вэ гэхээр мэдээж нэгт бол идэвхтэй арга байна. Энэ бол бид нэр сонголт хийж болно, йогийн дасгалууд хийж болно. Энийг бол идэвхтэй арга гэж. За нөгөө нэг арга нь болохоор идэвхгүй арга. Идэвхгүй арга нь болохоор бид нэр барай массаж хийлгэж болно. За сүүлийн жилүүдэд бол ийм мэрэгжлийн массажны ийм сандлууд гарч ирсэн. Энэ бол мэрэгжлийн массажны сандлуудаар бас мөн адил булчинг сулж болно. Мэргэжлийн массажны сандлууд яг хүнээр бариулахаас илүү зарим зүйлүүдээр бүр илүү давуу талууд хүртэл байдаг болсон. Тийм болохоор бол бас та бүхэнд гол хэлэх гээд байгаа зүйл бол булчин чангарснаас болоод маш олон өвчлөлийн суурь нь болоод идэг юм шүү. Тийм болохоор булчингаа идэвхтэй аргаар байж болно, идэвхгүй аргаар байж болно. Идэвхгүй аргаар байх юм бол саяны хэлсэн мэргэжлийн массажны сандлууд бас их үр дүнтэй байдаг юм шүү гэдгийг зөвлөх байна.